За би та бүхэнд нэг судалгаа хэлье. Америкийн иргэдийн дунд Дитоны судалгаа гэж нэг юм судалгаа байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Америкийн иргэд хизээ ер нь мөнгөндөө сэтгэл, орлогондоо сэтгэл хандаг вэ гэж тийм ээ. За жишээлбэл энэ судалгаан дээр ямар үр дүн гарсан, яаж авсан гэхээр $40,000 орлоготой Америк иргэд орлого нь жил болгоо ингээд өсөх тусам маш их баярлдаг. За буурах тусам бүр их сэтгэлээр ундаг. За ингэж явсаар байгаад орлого нь одоо нэг жилд $70,000 болсны дараачаас болоод баярлах байсан. За гомдгооч байсан. Ерөнхийдөө тэр орлогыг нэг тоохоо болсон байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр орлогондоо сэтгэл ханаад за ерөнхийдөө миний ингээд айж амьдрал болж гинэ гэж үздэг болсон байгаа. Харин Монгол хүмүүсийн дунд ийм судалгаа явуулах юм бол бидний сэтгэл хизээ хаана ханах вэ гэж тийм ээ. Үн гэж юу юм бэ? Эдийн засаг гэж юу юм бэ? Өнөөдрийн бидний энэ цалин бодит цалин муу юм уу, биш юм уу? Бид нар цалингаа аваад зөв зарцуул чадж байгаа юу, гүй юу гэдэг ингээд янз бүрийн юм ярих хэрэгтэй болдог шүү дээ. Энэ тухай нэг ийм санхүүч гээд Бачаргал гэдэг нөхөр байдсан шүү дээ. Өөдөөс нь явахгүй бол угаасаа яг ороод ирж бас харагдаарай л да. За тэргээр л орж ирэх хаад. Тэр чи цаашаа явдаг. Өө цаашаа явдаг. Яг тэр гадаа цаашаа явдаг ч байхгүй. Угаасаа мэдчихсэн. Яг шууд над дээр ороод ирж бас. Сэли. Шууд над дээр ороод ирж гэж бас юу аах вэ гэдэг. Сайн уу анд минь. Сайн уу үслээ. За сайн уу. Хөөе хоёулаа мэдлэхгүй мүү? Чи яг надад сайгаа зогтчихж байгаа нэг аа. Манга шиг. Тийм манга шиг. Сайн уу ингэж явах чаа. Сайн уу ингэ цахи. За сайн уу. Шатлаа. Шууд яа. Чи бас жоохон зузаа явж гинэ үгүй. Энгөр орчод болсон юм шүү дээ. Чи ямар гоё ингэ явж байгаа тий. Хүслээ таяр ингэ юм байна. Хүслээ тэр баятайхан байна. Та энэ дотор байл юм уу те? Тий. Тэр дэш. За ажил сайн уу? Сайн. Ажил хийхээр ямар байна? Цагийн ажил хийж байгаа юм уу? Төрийн албаачаасаа. Бүр төрийнх юм уу те? Улаанбаатар суулгагчин төрийн мэдлэх юм уу? Тийш. Улаанбаатар театр уу? Театр тий. Сургууль шиг. Чуулга гэж хаач. Чуулга биш шүү дээ. Театр болоод нэлээд олон жил болж шүү дээ. За. Тэгээ энийг зөч. Одоо тэг юу ярих вэ? Би чамаас ганц хоёр юм. Гэхдээ ерөөсөө нэг юм ярихгүй шүү дээ. Тэрээс үн яаж үүсдэг вэ? Тэ. Энэ яг үүсээд байгаа ойлоо шууд ярихаасаа илүү эхлээд 5% ядахтаа солиод аж амьдрал санийхаа юу вэ? Шууд бичээд байгаа юм ба. Одоо ер нь бичлэгтээ явдیں۔ Манайх ч нөгөө хагас ирэл дэтэй байхгүй. Манайх ч хагас. Тэр бол нь яваад байгаа байхгүй. Монадтайгаа нэвтрүүлэх зориулаад үсээ бараан болгосон байх шүү. За. Төмөр сэнтийн албан ёсны эзэн Дучин Сэрчмаа хүрэлцэн ирсэн байна. Яа, төмөр сэнтийн юм. Юу яриад эхлэнгүүт Game of Thrones киног бодлоор төмөр сэнтийн үед ярихад Game of Thrones. Хоньны найрмаар гээд хонь мөн гаргаж ирдэг юм. Хонь гаргаж өгөх юм. Хонь гаргаж иддэг юм шүү. Одоо ингээд зурагт үзэх юм уу ингээд сошиал медиалаар яхаар юмны үн нэмэгдлээ гэж тэгнэ штэ. Тэгсэн дор л муусан шулаачд тэглээ инглээ нэмлээ. Дураараа ингэж үнэ нэмхээ бол эсвэл наад үнэндээ засгийн газар хяналт тогтоодог юм уу яадгийн ямар нэгэн арга хэмжээ аваач. Мах ер нь яхаараа 20,000 төгрөг болдیں۔ Хэдэн сая малтай байж ийж тэгээж ингэчгээл ингээд янз бүрийн асуудал гарч ирээд идэв шүү дээ. Тэгээд би харин ер нь Бачаргал санхүүчээс асууя гэж бодож байгаа байхгүй юу. Үн хэрхэн үүсдэг юм бэ? Үнийг яг ингээд чи битээр ингээд байж ийснаа. За энэ махыг ерөөсөө 20,000 төгрөгөөр зарчий те. Тэгэх юм бол нэг 1,000 төгрөг унах юм байна гэж ярьд юм уу? Эсвэл одоо энэ ч өөр ямар нэгэн шалтгааны үндсэн дээрээс 20,000 төгрөг болоод за бүр эцсийн хэрэглэгчд очихдоо
22 мянган төгсч болт юм уу? Ингэдэм юм уу? Өргөн хэрэглээний бараа. Суух уу? Ер нь харин яасан ч чороод ингээ алхууд гоё л дээ шүү. Өнөөдөр ч харин яасан айтаа ба. Үгүй тэгэл үн чи ерөөсөө энгийнээр бол ерөөсөө л нөгөө доторх нэг ингийн бүтц байгаа шүү дээ. Зардал дээр нэмэх нь ашиг тэгэл тэнцүү үнэ баггүй. Ашигын нөгөө маржин бол одоо жишээлбэл мах гэдэг юм уу ийм тогтсон байнга борлуулдаг бүтээгдэхүүн дээр ашигын маржин бол ерөнхийдөө зөгцсөн гэсэн. Тэгэхээр чин гол өөрчлөлттэй байгаа юм чинь нөгөө зардал өөрчлөлтөд яваад харчин үнэн нэг дээшээ доошоо болоод. Тэгээ тэр нөгөө яг одоо жишээлбэл ингээ мах гэж яриад шүү дээ. Мах чинь одоо ингээ сая ингээл хавар айгуу юу боллоо хүн тусаад олон мал ингэж одоо 100 модон боллоо. Тэгээ нийлүүлэлт багасч байгаа юм шиг байна. А ер нь бол энэ хаврын үйлдэл угаасаа малчид нөгөө малаа нийтлэх нь баг тарга твээр аваагүй үед нь нийтлахаас айгуу яадаг. Багасгчдаг. Тэгээ одоо ингээд өвс ногоо гараад зуншлаг сайхан болохоор намраас ингээд буудаг юм угаасаа ингээд циклтэй байгаа шүү дээ. Гэдэгтэй байгаа тий. А дээр нь яг махан дээр гол нөлөө үзүүлдэг юм болохоор нөгөө юу байгаа. Одоо тэр чинь ингээд тээвэрлэхээр ингээд түр шалтгааны асуудал байна. Тэгээ бензин хэрэг нэмэгдэж чинь ялангуяа ачааны машинууд чинь 92 бензин чинь одоо усаас юу гэндээ ингээд ерөөхдөө ингээд хүчээр шоу ингээд барьчаад байна шүү дээ. Дизель түвшнийхээ бол хараахан тэгээгүй. Үн нэмэгдэх юм бол тэгээд тээврийн зардал нэмэгддэг. А дээр нь сайн нөгөө ган зууд болгонгууд чинь нөгөө малын нөгөө тижээлийн өвснүүд чинь амар өвдөв. Сониноос нь хуваалцъя. Дэлхийн мод мюзикл тоглогдлоо тий. Тэгээд анх удаа одоо 13 удаа гэх юм уу тий. 13 удаа тайзан дээр мюзикл дуулсан байна шүү дээ. Тэгээд сонин сайхнаас нь яагаад дэлхийн модод тоглох болов? Яагаад Улаанбаатар чуулгатай хувь заяагаа холбогчов? Театртай явуулчлаа. Тийм. Ер нь би нүунийг Улаанбаатар театрт ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд өөртөө нөгөө нэг төслөө зөндөө олон дүр сонголтоо хийжсэн чи ер нь айлаас ихээр авдраа тий ух гэдэг зэрчмаа маань дэрэгд маань юм хүн сууж хат чинь бид нэр зэрчмаа тоглуулъя гэд. Тэгээд дэлхийн мод гэдэг бол нөгөө нэг байгаль ихтэлхийгээ хайрлах тий одоо энэ дадлыг хүүхдүүдэд суулгах гэр бүл хүүхдүүдэд суулгах юм одоо зохиолтой зохиомж тийм гоё мюзикл урлагийн бүх төрлийг одоо багтаасан бүүжиг дуу хөгжимтэй одоо тэгээд цирк энэ бүх төрөл багтсан юм гоё одоо жүжиг болсон. Тэгээд энд тоглох сайхан завшаан тохиолдлоо. За баяр хүргэе найзгаа үнсгий. За олон ингээд асуултууд би урдны янз бүрийн юмнууд дээр гэж хамт тавьчихсан шүү дээ. Зүгээр жирийн үедээ ч тэр энэ удаа бодож байгаа чал өөр асуултууд тавья гэж утсан. Чалуу. Шаал өөр. Би бол ерөөс нь юм багаас айхгүй шүү гэж. Тэгээ би чамайг айлахгүй шүү дээ. Би одоо тэгээ ингээ постнуудаас нь тавьдсан болов гэж. Постнуудаас нь асуултнууд урган гардыг. Гэхдээ энэ удаа яг хуу ер нь чамайг одоо ингээд өстой хөөрхөн юм а гэхээр чи юу гэдэг хамгийн ихэвчлэн. Тэг Монгол хүүхнүүд ч юм болохоор хөөрхөн юм а гэхээр битээ солиороо дээр чивдэг гэсэн шүү дээ. Битээ солиороо дээр авлаа шүү гэдэг. За тэгээ нөгөөнийг гадны хүүхнүүд болохоор баярлаа гэд тэ би хөөрхнөө мэднэ тэргээд гэдэг гэсэн. Тэр чи одоо яг сэлийн дундуур нь аваад одоо баярлаа гэд. Би солиороо баярлаа гэд. Би битээ солиороо баярлаа л гэдэг багтаа. Ер нь зүгээр бүх бараа бүтээгдэхүүндээ эцсийн одоо ингээд хэрэглэгчдэд хүргэж байгаа тэр нэг лангууных нь л одоо ингээд нэг яг үнэн ингээд нэмээд тойр зогсож байгаад ерөөсөө хідээр гусаа ичигээл хилээд байгаа юм шиг л муусаа шулаачд гэсэн нэр аваад байдсан шүү дээ. Тэгэхээр л ер нь энэ за ер нь өргөн хэрэглэж эхэлтгүй. Ер нь бараа бүтээгдэхүүний үн гэдэг чи одоо бид нар ийм зохиох боломжгүй юм аа гэдгийг л би ойлгомоор байгаа байхгүй юу? Тий одоо бүр дахиад юу вэ? Дотоодын биш юуны импортын барыг аваад үзээ л тий. Импортын бараа чинь яадаг вөхөр? Одоо манай энэ улсын инфляцийн одоо гаднаас орж ирж байгаа нөлөө нь болохоор бараг 50-аас дээш хүртэл болсон байхгүй юу? 54-50%. Тэгээ чи яаж гэхээр гаднаас бид нар чинь нэг олон төрлийн хүнсийг үйлдвэрлэж чадахгүй ихэнх нь гаднаас импортоор авдаг. Авахаар юугаар авах вэ? Доллар аншаар валютаар авна. Валютын анш чи одоо ингээд өнгөрсөн онд хэд чинь 21-22-3 өссөн шүү дээ. Тэгээд эн чинь ингээд цаад дахиад ингээд урагш нь ингээд хайгаад явах юм бол энэ тээвэр логистикийн асуудал чинь бас нэг 2 жилийн хугацаанд гацаа үүссэн. Асуудалтай байлаа. Тэгээд дээр нь ханш нэмэгдэж чинь. Тэгээд нэг орж ирж байгаа тоон багасчихар чинь ингээд төссөн үсэг үн нэмэгдэж. Тэгэхээр энэ лангуун дээр байгаа худалдаа эрхэлж байгаа усууд дээр бол айхтар одоо суур шалтгаан бол бага. Бид нар чинь болохоор одоо нэг 20% юм уу 30% юм уу 15% юм уу яг авдаг маржингаа давна. Гол суур зардал нь нэмэгдэж байгаа байхгүй. Ер нь над маржин гэдэг чи юу юм? Одоо ашигын төр зөрүүл байхгүй юу? Бүх зарлаа гаргаад тэр тухайн лангуун эрхлэгч
чинь авж байгаа. Хамгийн секси залуу гэж ер нь ямар залуу сэрчмэг байд? Хамгийн секси залуу гэдэг болоо хамгийн секси залуу одоо манай найз залуу юм болоо. Оо за. Одоо үзчихээ Одоо үзэж байгаа тий. Муухай шидлээ дээ. За. Гэхдээ тийм л ээ тий. Тийм ээ. Ер нь бол тэгэл нөгөө нэг одоо эмхтэйгээ үнэхээр ингээл гоё тий. Зайлтан дагуулж чаддаг, гоё өдөрдөн залж чаддаг. Тийм л залуу секси хоо. Түүнээс биш заавал нүунийг сексидээ их ламаа гаргаад идэх ч юм уу тий. Хил хамаа яагаад. Одоо яхаа нүунийг секси залуу секси бүсгүүчүүд энэ тэрхээр нэг модон чихэр энэ төр идэж мэдсэн хилэм ламаа долоож молоод тийм хүмүүсийг бол секси гэдэг талаас нь би бол ойлгодог тий. Миний найз бол одоо их нэртэй секси байх таа гэж. Тэгвэл ингэж би Монголын хөөхнүүдэд гэж асаасан гэж. Вау, энэ юу гараад ирвэ? Ямар нэртэй хөөхтэй лээ? Тий, алкоголгүй. Мохтэл. За. Алкоголгүй мохтэл ууж байгаа шүү. Сэрүүхэн. Тэгээ энэ зайсангийн Будда вистагийн Жизи гэдэг. Жизи цэлитэй. Жизи цэлитэй райм хийж болох юм байна тий. Ваяр адилхан төгсөж байгаа шүү тий. Яриад унангууд марж ингэж юу ингээд инфляц гэж дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу ингээд янз бүрийн асуудлууд гарч ирээд байгаа юм шиг. Зүгээр телевизээр үзэж байгаа хүн бол одоо яг л маншигаад юм байгаа шүү дээ. Тэгээд тухайн бараа үйлчлэгээ ямар ч үнэтэй бай тий. Ямар ч үнэтэй бай. Борлогцоор агууд энэ үйлдвэрлэгч худалдаа авах соёлын одоо нэг өсөндөө сэтгэлийн таашаал нийтчлээ гэдэг. Огцлын цэг гэдэг шүү дээ. Огцлын цэг. Тэр огцлын цэгээс л одоо жишээлбэл энэ үн буурах юм хум гарч ирэхээс биш засгийн газар оролцоод чи ерөөсөө наадхаа буулгах, чи наадхаа өсөг гэдэг юм байх ёсгүй үстэй. Яг уу байх ёстой юм. Ер нь бол тодорхой хэмжээний зохицуулт бол байх шаардлага байдаг. Гэхдээ тэр үнийг яаж тогтоож ин тэ өгсөн хувилдаж зориудаар нэг үнээр хэрэглэгчдийг хэсэн богдуулж гинүү гэдэг нэг шудраг өрсөлдөөний хуулийн заалтуудыг зөрчсөн байна уу гэдэг л хямн нөхөөс яг зүгээр энгийн эрэлт нийлүүлэлтээр тогтсож байгаа үнийг бол бас тогтоох шаардлага байхгүй. Манайх тэрийг ойлгохгүй те. Үн үсээд байгаа гут нь за энэ одоо засгийн газрын буурууд хийх. Наадхаа бууруултаа гэж бууруултаа гэх. Тэгээд чи хуулиар манай үндсэн хууль болон бусад энэ дагаж мөрдөж байгаа суур хуулиуд чинь бол ер нь арчилсан буюу одоо зах зээлийн зарчмаар л бичигдсэн хуулиуд байна шүү дээ. Өчигдрийн хурдын тоглолт бол бид одуулаа шүү аятайхан байгаарэ гэж 2000-ад оныхон сануулсан. 70 80 90-ад оныхны цугларалт сануулга байлаа гэж байгаа. Тэгээд аятайхан байгаараа гэж байгаа шүү дээ тий 2000-ад оныхон. Түүнтэй чи нэмэт хэлсэн үс жок ойлгодог нь ялгасыг гэдгийг юм. Тэрийг дараа нь чиний юуны нөгөө хариултын дараа хэлэх гэжсэн байхгүй юу. Тэгээ хаалтан дотор жок ойлгодгоонууд нь ялгасаарай гэж. Тэгээд 2000-ад оныхонд 70 80 90-ад оныхон сануулахаар нөгөөдүүл нь яг санах болов. Хөөх эдгээр олон юм байна байлээ мэлий. Биш энийг чинь болохоор зөвхөн мазарч би нөгөө битсэн шүү дээ тий. Мазарч битсэн юмыг одоо юм сериусны хариулахар чинь би амар сериусны юм постыг битсэн хийсэн болчих гээд байгаа байхгүй. Тэр амар харьцангуй юм үүсэх гээд байна. Биний болохоор зөвхөн мазарч нөгөө нэг зуны 100 гэдэг нөгөө тоглолтын дээр 2000-аас дээш оны хүмүүс бүр бяц цугларлаа ш бүгдээрээ. Тэнгүүд бид нар бас цугларч чаддсан юм аа. Бид нар цугларч чаддаг шүү гэдгийг бас гой хөөрхөн одоо нарийнч маягаар хошигнож тэгж болсон. Харин тэгээд энийг яг нэг хүн амар уурлаад би 60 оны хөгшин төгцөг байна. Энтергээд уурлаад бичсэн байсан. Тэр бол альва нэгэн одоо хүний нас хүүсээр нь ч юм уу шашин шүтлэг арь сонгоор нь хизээч ялгарлахгүй гэдгийг хинж мэдж байгаа. Энэ дээр болохоор зүгээр тоглоод те 2000-ад оны хүн ихэр цугларсан юм шин бусад өмнөх онууд нас цугларч чадлаа шүү гэдгийг л бас гоё хошин маягаар харуулад тэгээд нөгөө жок ойлгохгүйнүүд нь ялгасыг гэж постн дээр тэгсэн баггүй. Хэрвээ өвний дээд хязгаарыг барих юм бол ерөөсөө маргаашнаас нь давбурчдаг гэдэг тийм. Маргаашнаас нэг удаа ч нөө хоёр удаа энэ махан дээр 350 төгрөг байх ёстой гэсэн юм хэлээ дээ. Би уншиж байсан. Гэж тогтоосны ерөөсөө яг маргаашнаас нь 500 төгрөгөөр зарагдаж эхэлсэн гэсэн нэг тийм юмнууд байдаг юм байх лээ. За үнэн дээр ч яг уу юм байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг хувийн хэмжиж бүрдүүлж байна юм. Тийм судалгаа та хэдэд байдгүй санхүүж байна. Яг уу байдаг. Би одоо яг тоо моог нь жоохон мартчих. Гэхдээ миний зүгээр яг ерөнхий хандлага яаж өөрчлөгдөж байгаа вэ гэхээр нэг 10 жилийн өмнө бол дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол одоо 70-80% нь бол хувийн хвшил бүрдүүлдэг гэсэн. Одоо болохоор нөгөө төр хитгэхий данхаагаад улс төр
улс төрчид нь одоо юу гэдэг нь төрөөс хувийн бизнесийн салбарт маш хүчтэй орж ирж байгаа. Одоо жишээлбэл энэ том үйлдвэрүүд байна те эрдэнэт үйлдвэрч гэдэг юм гол орлого бол дандаа төрийн өмч болсон. Төрийн өмчийн ажиллаж байгаа ажилчдын тоо нэмэгдэж байна. Зах зээлд үзүүлж байгаа нөлөө нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ баланс нь алдагдаад байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж юм хэрэг төр давмгаас эдийн засаг болж хувираад байгаа. Төр давмгаас эдийн засаг болох юм бол одоо бидний яриад байгаа тэр нөгөө хулгай чинь яг нүүр болохгүй бүтэхгүй нийгмийн бухимдлыг төрүүлдэг бүхэл юм чинь тэнд нэмэгдээд байгаа байхгүй. Юуг хүндлэл гэх вэ? Богино үгээр хэлдэг гинэ. Тэгээд доор нь ингээл 100 200-аад комент явцсан байсан. Янз бүрийн л комментууд байна л да. Зүгээр чиний хувьд бол тэгвэл хайр гэдэг бол бас хүний хүндлэлд хамрагдан те. Одоо нөгөө нэг найзын хайр одоо ингээл те багшаагаа хүндлэх хайр, нэгнээ хайрлах хайр, найзын хайр гэл те. Тэгэхээр бас тодорхой хэмжээний хүндлэл гэдэг бол бас нэгнийгээ хайрлах бас нэг хайранд орд юм болов. Тэгээ хайр байхгүй байвал хүндлэхгүй үл томсорлж бас чадчих те хүн. Миний ойлголтоор бол юм богинохон үгээр хариулахад бас тийм шиг санагдаж байна. Дээрээс нь хүндлэл гэдэг бол хүний үгийг бас сонсож чаддаг хүн бас хүндлэлтэй юм болов. Тэгэхгүй бол за би гэсэн шиг тийм эготой хүмүүс байдаг шүү дээ. Би гэсэн тийм хүмүүс бол хизээч хэний ч үгийг одоо тий сонсохгүй би бол өөрийнхөө л байна. Тэр хүн юу гэж хэлнэ надад хүсэн баас ямар хамаатай гэдэг ч юм тий. Тэгдэг үү? Тий. Чи эго ер нь 100-аас хэдэн хувьтай байна? Чиний эго. Би бас ер нь нөгөө нэг уран бүтээлч хүн, олонний танд хүн гэдгийг бодоод харьцуулах юм бол харин ч эгогүй хүн шүү тий. Айгүй нөгөө олонтойгоо айгүй атар талгаа хөдөлж авдаг тийм л юм шүү. За зүрлэж ямар амар зүрлэж. Атар талгаа. За иргэд хөдөлмөрлөхгүйгээр амь зуугаад болоод ирэхээр ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ эдийн засаг? Нэг юм хөдөлмөрлөхгүйгээр бүр ерөөсөө яг амьдрдаг нэг хэсэг байна гэдэг шүү дээ тий. Тэгэхээр эдийн засаг гол нь. Гэхдээ яг хөө тэгээд зөндөө юм ярьж болно. Хамгийн бид нар гол юм бодох хэрэгтэй байхгүй. Монгол хүний нөгөө үн цэн үндэмж гэдэг юм чинь байхгүй болчих жоох байхгүй. Тэр үн цэн чинь юу юм гэхээр өөрөө хөдөлмөржиж хөдөлмөрийнхөө хүсийг шударгаар яг бодиттой үнэлгээгээр үнэлүүлж одоо иргэн бачаарлын үнэлгээ гарах хэрэгтэй. Тэгэхгүй ингээ ямар ч үн байхгүй зүгээр маа энэгээр хоолоо авч идээрээ үнэгүй болчиход байна тий. Ямар ч одоо гол үн цэндэл бодох хэрэгтэй. Тэрнээс яг нөгөө залхуурах нийгмийн халамж сэтгхүү гэж хүмүүс зөндөөл юм ярьж байгаа. Бид нар чинь бас нэг тодорхой хэмжээнд бие даасан уус үндэсний юм чинь Монгол хүнийхэн үнэмжийг бид нар гаргах хэрэгтэй. Гэтэл энд бэлэнчлэх сэтгэлгээтэй улсууд виз гаргаад Солонгост очиод тэнд хөдөлмөрөө жиглэр шударгаар үндүүлээд тийшээ хүмүүс одоо гадагшаа ажил хүчин гараад байна шүү. Тэр чинь үнэмжийн үн цэн гэдэг юм чинь ингээд алдагдаад байгаа. Хамгийн гол цаад утгаараа юм уу? Энэ нэг их нэртэй үргэлж бууж өгдөг нэг ир байж гинэ. Ямар ч тохиолдолд бууж өгнө. Тэгэл миний буруу гэдгийг мэдсэрж байгаа л бууж өгнө. Миний постноос л надаас байгаа юм шүү тий. Тэгээд нөхөр нь хэлэхдээ чи явал миний хүн чамайг дийлээд яах ч үлээ гэдэг ингээд одоо энэ хажууд гарч байна. Дандаа бууж өгөөл ахаар сонирхолтой юу сонирхолгүй юу? Сонирхолгүй шүү дээ. Ерөнхийдөө бас нөгөө нэг алтан дундшаа барайл заримдаа уцаад гэсэн дээр үү? Тэ бууж өгөө заримдаа уцаад гэдэг. Юм шиг гараа авчих гэж байгаа. Наац гараа авчих тий. Тийм байсан дээр үү тий? Тийм шүү дээ. Тийм л байж бас амьдрал сонирхолтой юм. Тэгэхгүй л хэтэрхий нэг талаа барина гэдэг чинь л бас л жоохон яварг болчихдог. Ер нь зүгээр эр хүн ер нь хизээч бууж өгөхгүй зүгээр миний зөвөө гэдэг амьдралаа авч явж байгаа ингээ зөв амьдрдаг тийм эр хүн бол ингээ бууж өгөхгүй бол харин яах вэ? Гэхдээ гэхдээ би ингээ нөгөө хараад хаа нөгөө хүмүүс хоёр янзын л гэр бүл байт юм л да. Нэг нь болохоор дандаа нөгөө ээжийн эрэхтэй ястай тийм гэр бүл бүхэл юмэг ээжийнхаар л байна. Ер нь эхнэр хүн хэлснээр л байна те. Эрэхтэй нь бол ерөнхийдөө тэгээ дэмжиж гинөө гэдсэн маркаар л хэрэг зөрөх юм бол уурладаг ч юм уу те. Нөгөө гэр бүл нь болохоор яг эцгийн эрэхтэйстэй те зөвхөн эрэхтэй шийддэг. Эрэхтэй нь бүх юм авч явдаг. Эмэгтэй одоо эхнэр нь одоо хүүхдүүдтэй ерөнхийдөө харсан өөрийнхөө шийдлээр ерөнхийдөө дэмжиж байж байгаа. Тийм гэр бүлүүд байна. Чи миний өгсөн чи харин аль нь вэ? Мэдгүй одоохондоо гэр бүл болж цээгөө 18 настай болохоор мэдгүй байл та гэж. Тийм бидтэй. Би ч найл хэзээний суугаа дээр суугаа салцсан шүү дээ. За. Тэгээ тэрнээс хойш ганцаараа явж байгаа. Тэр үедээ тэгээд аль нь байсан тэгвэл яг одоо бодоход. Тэр өдөө. Аль нь жишээ байгаад алцаа салцсан юм шүү. Алнаа гэд. За. Би эцэж өгтлээ ажиллаад байна. Тийм үү? Гэхдээ миний одоо
за нэг сая төгрөг бодоод амьдрал хүрэлцэхгүй байна гэсэн хүмүүс бол одоо ингээд ташраараа байна. гэж байгаа. Гэвч нөгөө талд бол гохин өгснээ нийтчихэд гэвчлээ гээд тэгээ байж тань эсвэл ингээд хулгай нүрлээд байна гээд ингээд би ер нь одоо нэг олон санхүүцтэй бол уулзж байгаагүй. Нэг уулзсныхаа яг ямар нэгэн гаргалгаа асууя бас тий. Яг зүгээр ийм л дээ. Манай улсын дотоодын нийт бүртгэгдэх ингээд 5%-аар 10%-аар өсөлтөө гэж яриад байна. Сая статистикаас нэг хүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ одоо нэг хүний $5,000 гэж байгаа байхгүй юу? Статистик гаргаад. Гэтэл энэ нь зүгээр нийт дотоодын нийт бүтээгдэхүүнээ доллар руу шилжүүлээд хүндээ хуваацсан хүн. Гэхдээ яг бодит бит хоёр $5,000 нүдөө ирж ийн нөгөөд үгүй болчиход байгаа. Эдийн засгийн яг нөгөө өсөлт чинь нийт масстаа жигд хүртээмжтэй биш болчиход байгаа. Тэгэхээр яаж ч нөхөр ерөөсөө гол орлого олж байгаа нэг уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч нар гэдэг юм уу та тий. Ихэнх нь одоо төрийн өмчт болцсон. Эдгээр л мөнгөө авдаг. Статистик тоо ярахаараа хүнд ангаа хүний тоонд хуваачдаг тий. Тэгэхээр яг хөр энэ хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх юм бол хувийн хвшилч өөрснөө ажлах хүчний алдахгүй тулд цалин өсөөний нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийднэ ийм болдог. Төрд ажиллаж байгаа одоо манай нийт хөтөлбөрийн насны хөтөлбөрийн нийт ажиллах хүчин чинь өөрөө нэг сая 100 орчим байгаа. Тэрний чинь бараг 20-25% нь төртөө хамаатай болчихж байгаа байхгүй. Айгуу том хүч нь төрд ерөөсөө үйлчлдэг болсон. Тэгэхээр чи яг нөгөө үлдсэн нөгөө 80% нь болохоор яг өөрийн чинь жишээ авдгаар чардагаа сая төгрөг авдаг хүртээмж нь бага болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийгмийн тэгш хүртээмжийг хадгалахын тулд одоо энэ эдийн засгийн баг нэлээд том өөрчлөлт баг реформын шин чанартай юм хийхгүй бол бид нар ингээл өнөөдөр хоёлаа ярилцаад 4 жилийн дахиад яг энэ сэдвээр ярих юм бол яг л адилхан байж дээ. Чулуу шиг найзууд атганд үлдэж, шороо шиг найзууд салаагаар урснаа гэж. Гэтэ хүн ингээл насан туршдаа найзлаа л яваад байна гэж ер нь байт юм. Байхгүй шүү. Зүгээр урсаал алга болоод дахин шинээр ингээл апдейт хийгээд танаа нөгөө их долоо чи одоо ер нь одоо ингээд шороо шиг найзууд юм уу, чулуу шиг найзууд юм уу? Чулуу шиг байгаа. Наа чи юу гэж өччихэж байгаа. Мэдчихгүй те. Чамд энэ үг таалагдсан уу? Чамд чулуу шиг найзууд байгаа юу? Надаа мэдгүй одоо. Эрдний чулуу шиг найзууд байна уу? Алт шиг найзууд байна уу? Зүгээр л нэг юм уу эдэн көнийс найзууд л байна шүү дээ одоо. Нэг юм уу юу? Гэтэ ингэж очиж би өөр найзын үерхлийг бол нөгөө нэг за одоо энэ багын найз юм чинь үнэхээр миний сайн найз гэж бодож байсан найз болохоор үнэхээр ихтгэл алдах тийм үе байдаг те. Гэтэл сүүлд найзлсан найзууд ингээд үнэхээр ингээд сэтгэлээсээ ингээд найзлж байгаа найзууд байдаг. Тэгэхээр бүх зүйл ингээд тодорхой хэмжээний цаг хугацаатай байдаг болохоор заавал би энэтэй олон жил найзлсан болохоор энэ горшокны болохоор би энэ сургуулийн болохоор энэ миний хамгийн сайн найзаа гэж үнэлэмж бол хамгийн буруу юм шиг санагдчих. Тэ. Тэр чинь нөгөө нэг хүний найзлсан найзын хүний чанар л угаасаа найз нөхөрл үерхэлтээр харагдана уу гэхээр түүнээс он удаан жил найзлсан байна. Дөнгөж сайн найзлаа. Энэ бол намайг өстө хулигтэй шүү гэдэг ч юм уу те. Тийм юм бол биш. Ерөнхийдөө бол хүн гэдэг чинь нөгөө найзлахдаа ашиг сонирхолтой байна уу? Зүгээр сэтгэлээсээ найзлж байна уу гэдэг нь угаасаа л харагддаг шүү дээ. Хоёлаа бүргэрээ манайх мөн өг шүү. Чод өнгөрөө авчил явах. Өнгөрөө да бүргэр гарч ирээгүй байна гэдэг. Яг бүр гарч ирлэгсэн биш байлаа гэдэг. Юу? Доор амарч ихтэй юм. Эмгтээ дээ төгтөж та. Байлаа. Нэг хөшин цаг. Би яг залуу. Хөө энэ ямар гоё харагдаж байна те. Бэкэн шарч марсан. Түрүүн би тоогооч нарс тийм. Нэг тийм залуу. Өмнө дээр. Би яг вэ. Боломж биш. Юу яагаад хутгаар төсөөл хуваагаад идэв. Яг вэ. Ацрах хөлгөө. Яриагаа оргоо шууд идэн очихгүй юу? Юм яах вэ? За. Төсвөл худлаа хийлгэхгүй байх ер нь ямар нэгэн арга нь энэ төрийн өмчт олон компаниудыг л хувийн өмчт болгоход гэсэн гарч байгаа юу те. Тий ер нь бол хувьчлаад нийгэмд ил тод болох байшгүй шаардлага. Шилэн бай бүх одоо хувьчлаад хувийн компаниуд жишээлбэл яадаг вөхөр өргөө зардлыг чинь маш их бууруулна те. Ажиллах хүчнээ цомгох шаардлагатай бол цомгох нь 2 хүн хийдэг ажлыг 1 хүнээр хийхийг ирмэлцэн. Оронд нь яг вөхөр хөтөлбөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ те. Тэгээ 2 хүний ажил хийж байгаа бол цалингаа ав. Цалингийн чинь нэмээ. Тэгээ үр бүтээлтэй ингэж ажиллах юм бол ийм нийгмийн хангамж хийшүү гэдэг
асуудууд аюу их тавигдчихж байгаа. Яг тэгэхээр одоо түрүүн хэлсэн шүү дээ. Солонгос руу хүмүүс гараад байна. Үлдэж байгаа усуудаа яаж авч үлдэх үү гэдэг чинь хувийн хвшлийнхний толгойн өвчин болчихж байгаа байхгүй. Тийм тийм. Тийм. Тэгээ эн чинь нийгэм засаглал маш бүх юм нь өөр болно. Хүндлэнгийн аудит ордог болно. Олон улсын ISO гэдэг стандартууд шаардлагуудыг аваад ирэхэд чинь төрд байдаг юмнууд чинь шал өөр одоо менежментийн загвараар хөгжих тийм болцоо байгаа. Тэгээд за яг хөө хитэн том үйлдвэрээ байдаг те. Нийслэлийн өмчөд, төрийн өмчөд гэдэг маш олон нөгөө төрийн өмчөд үйлдвэрийн газрууд байдаг. Ихэнх нь ашиггүй байгаа. Ашигтай ажиллах цөөх хийдэг байгаа те. Одоо төрийн банк өөр ашиггүй ажиллаад байна те. Ашиггүй ажиллаад байдаг. Тэгсэн хэрнээ байгаад идэг, цалин тавиад идэг. Алдагдлыг хэн санхүүжүүлж юм гэхээр төсвөөс санхүүжилт хийж байгаа. Төсөв гэдэг чинь бит хоёрын доторын мөнгө гэсэн үг байна. За ингэсэн. За ахын дөрөв гараад чинь вэ гэж. Тийм. Дөрөв нэлээ ахууллаа шүү дээ тий. Тэгсэн чинь доор нь орон ч авах тий. Тэгэл дандаа л нөгөө сэрчмаагч наад хүн чи яста муухай хүн шүү. Загвар өмсгч пүүжийг үнэхээр их зовоосон хүн гинэ. Миний өгчнийг зовоож ийн вэ? Ерөнхийдөө нэг хүмүүс нэг харагдах байдлаас харагдах байдлаас нь тэгээ бодчих тийм лээ. Одоо чамтай нэвтрүүлэхийг чамтай суусаа гэж бодчих тийм байна. А гэрэл сүхахтай хамт фото зурганд оролцоод тэгээ бас нэг унтлагын хувцсны зурганд орсон шүү дээ. За. Тийм тэгэнгүүт Түмэн торгох дээлийн зурганд ороод унтлагын хувцсны зурганд орсон чи яг энэ хоёр хамт амьдсан юм байна гэд хүмүүс бодчихж байгаа байхгүй юу? Амархан бодож байгаа шүү тий. Тэр чи ерөөсөө тийм биш. Битээр суугаагүй гэрэл сүхэх маа. Өөр хүнтэй суудсан уу? Суудсан биш. Нэг өгчнийг хаяад өөр хүнтэй. Эхнэртэй, өөр эхнэртэй гинэ одоо өөрийн эхнэртэй. Өөр хүнтэйгээ сайхан амьдарч байгаа юм байгаа шүү. Тэгэхээр ингэж зүсэх зүв үү? Зүв байхаа юу. Хөө энэ гоё юм өдөр. Спагетти юм уу? Карбонара гэж. Тийм тэгэхээр уран бүтээлч хүмүүсийн ажил гэдэг бол угаасаа олны өмнө гарч яадаг олны нүдэн дээр ил байж яадаг хамтдаа ингээ хос юмшгээр юм тавилттайгаар зураг авахулдаг тоглолдог ийм учраас одоо бас хүмүүс маань ялгаж салдаг байгаасэ гэж бодож байна. За гэрэл зүхтэй баярлаа. Дахиад ойлоо ер нь яг болцоод тогтоо л доо. Дахиад сонгуулийн дараа 2 жилийн дараа гэдэг чинь. За хоёулаа дахиад 4 жилийн дараа болчих тэхөө. Тэхөө. Гэхдээ яг зүгээр миний харж байгаагаар харьцангуй энэ засгийн газар энийг мэдрээд бас тодорхой үйл хөдлөл хийгээд тий хийж байгаа мэдэгдэж байгаа юм байна. Тодорхой яг бодлогын шийдвэрүүд гаргаа явж байгаа. Гэхдээ тэр чинь ингээд нэг өргөс авч байгаа юм шиг нэг өдрийн дотор шийдэж чадахгүй л тий. Тэгээд санаачлагууд гаргаж ийн. Гэтэ ажлын гол нь үр дүн байна уугүй юу? Үр дүнгүй баахан хоосон амлалт цаасан дээрх журам дүрм төлдгөө гаргаад байна уу? Бас тэрийг мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн тийм ирмэлцэл бол бас одоо энэ залуу ерөнхий сайд гарчдагч тэр юм уу харагдаад байгаа. Гэхдээ үр дүнг нь бол одоогоор бид нар хийж мэдэхгүй л дээ. Тэр үр дүн болоод яг алдтай байхад болно л доо. Ярих болгондоо засаад бидний яриад байгаа миг ярьдаг. Гэхдээ гаргаж байгаа үйл шийдвэр нь заримдаа ингээд зөрөөд идэг байхгүй. Тэгэхээр бас эргэлзээтэй байна. Би чамайг бодоод байгаа. Би чам шиг болох юмсан гэж. Надад нэг 2 сэрчмаа байдаг ч болоосаа тий. Нэгийг нь яачаад нөгөөдөгтэй нь ажил хийгээл ч юм уу. Нэгийг нь яах гэж байгаа. Үгүй нэгийг нь тэнд хадгалж байгаа л. Яачаад тэр гайхалтай. Нэгийг нь хадгалаад сайхан байж байгаа л нөгөөдөгтэй нь ажил хийгээл нэг ер нь л 2 сэрчмаа л байгаасаа. Тэгэх юм бол ажлын бүтээмж өндрөө. Энэ пост ингэсэн нөгөө анх таар нэвтрүүлэг хийжсэн. Энэ батай уулзсан байж тээ. Харалцсан гэжсэн. Тэгээд уулзсан. За. Ажиллаарч уулзсан юм мэдэхгүй. Тэгээ би асуух гэж байгаа байхгүй. Чи их ингээ 2 нямбатай бүр гоё юм аа. Чи 2 нямбагийнхаа хадан дээрээс хоёулаа унах гэж байвал алийн төрүүлж аврах вэ гэж. Ямар амар хэцүү асуулт вэ? Хоёулын гэл төлөх багтаа гэж. За зүгээр. Ингэхгүй. За тэгвэл бүр өөрөөр асууя. Өөрөөр асууя. За энэ 2 хүн байж тээ. 2 нямбаа чинь Брасах асуулт олддгүй ш нөгөөд чинь бодоод. Яг зүрлүүлэх гэсэн чинь чи яг буруугаар нэг хоёулынгийн түлхнэ гэдэг шиг юм болгочих гээд байгаа. Яг зүгээр үннээ л хэлчих. Алинт нь 100%-аар тооцвол надад хэдэн нөгөө нямбад хэдэн сайн бэ? Сайн. Хоёуланд нь сайн биш шүү дээ. Харин яг ингэх гээд байгаа. Би угаасаа аргатай. Хоёуланд сайн биш юм чинь тэгэл хоёулангийн л ундраа ш та. Хоёулангийн ундраа. Нямбада баярлаа. За ингээд санхүүч хүнтэй уулзсных одоо хамгийн сүүлийн асуулт үнэхээр асуухгүй бол болохгүй. Тэр тусмаа санхүүч хүнээс асуухгүй болохгүй нэг асуулт байна ш та.
юу асуух гэж байхад тасчих та. Тэгээд юугаа асуух гэж байна. За хоёр их нэртэй хууль батлагдвал яах вэ? Мэдхгүй одоо тэгэл хүмүүс яриад идэв шүү дээ. Хойлол таганда. Хойлол таганда. За их баярлаа. 4 жилийн дараа бодсон цагтаа уулзъя. Тэрнээс өмнө ч одоо тэгээд одоо юуны фэйсбүүкээр бол өдөр болгон таарах юм да тий. За их баярлаа. За амжилт. За хүмүүс их өөдрөг задгаа сэтгэх юм а гэж байна. Тэгсэн чинь нэг залуу аудиог видео болгодог аппликейшн байна уу хэлээд өгөөч гэж задгаа сэтгсэн байгаа. Бүр дураараа. Аудио сонсчихсан шууд видео болгоч гээд. Тэрний шиг миний өгсөн ч бас их задгаа сэтгэн штэ ер нь бол. Тэ өөдрөг тий задгаа сэтгэдэг. Хамгийн одоо том задгаа сэтгэжсэн тэгээд би ястаа нэг тий ястаа нэг аллаа да гэж бодсон ажил чи ямар ажил вэ? Хэрэгжүүлээгүй ажил уу гэж. Хамаагүй. Яг та нөгөө виртуал ертөнцид сэрчмагийн одоо юу тархийг одоо робот дээр буулгуул гэж задгаж сэтгэж бодож илаа. Сэрчмагийн тодорхойн аваад роботон дээр буулгаад. Тий. Одоо жишээлбэл одоо амарлаг мундаг нөгөө нэг тэр бомтон чинь бас нэг робот үгэнтэй өмсөлдөж जैन тий. Одоо ингээл туршилт явагдаад л шүү дээ. Тийм болохоор одоо тун удахгүй одоо мета ертөнц одоо хөгжсөн ингээ явж байна. Хүүхдүүд Roblox-ыг амар тоглож байна. Хиймэл оюунхан амар хөгжиж байна те. Тийм учраас магадгүй үргэлжлээд одоо Нямбагийн маань үргэлжлэл одоо битээр одоо энэ цаг үед байхгүй болоо шороолсон ч гэсэн битээрийн тарих одоо робот хэлбэр дээр үлдсэн байхыг үгүйсэхгүй байхгүй. Тэр ер нь боломжтой юм шиг байна. Боломжтой тийм. Тэгвэл чи өөрийгөө хоолуулж үлдэх үү өөрийнхөө? Үгүй баха. Хүн дахин давтагдчихгүй гэдгээрээ л дуусаа да тий. Ер нь бол дэрэн дээр л тий. Тэгээд нэг зоогоол дахиад нэг янзын тэнэг робот гарч ирчихэл нэг юм яриад л би тэгэл энийгээ л ахна шүү дээ. Тэр бас нэг робот дуулаад энийгээ дэдэг. За одоо цаашаа ямар уран бүтээл хийх гэж байна? Цаашид ерөнхийдөө бодож боловсруулж аваад бас гоё уран бүтээлүүд хийнэ. Найз нь бол хийгээл байгаа. Тийм уран бүтээлүүд хийгээд хоёр цамгны баг хэмжээний дуунууд шинээр гаргасан байгаа. Тийм дуунуудыг шинжилж дуулж байна. Сүүл нөгөө чамдаа зориулъя гэдэг айзын хамтлагийн дог альберсны хэрэгтэйгээ дуулсан шүү дээ. Тэр бол Монгол телевизийн хамгийн олон хамтлагаас аваад хүмүүс аягүй гоё сонсогчтой байгаа. Тэгэхээр дээрмийнхэн дог бас ингэж шинжилж өөрийнхөө онцлог оруулж дуулсан. Надад энэ санал тавьсан бас хамтлагийнхаа ахнаарт баярлалаа гэж хэлмээр байна. Би тэр дог ер нь бас сонсох дуртай байна. Шууд энэ дээр гарч ирнэ. Төвцгээд. Нэг ийм боллоо штэ. Яг түн шиг шоуны дараа нэг сенсац гардыг та. Тэгээ уншаа суужсэн чинь чамаг чи агимагаас царай мутаа болохоор чи агимагаас муудуулдаг болохоор агима 4 хоноо өгж байгаа мó яаж байгаа ингээ зөндөө тим ингээл яваал тэгэл чамаг дүг гэж чи нэг зочин шүүгчээр тий суулаа штэ тий. Тэрний дараа би бас бодож л байлаа л да. Ер нь энэ сэрчмаа өөрийгөө агимагаас хөөрхөн гэж боддог болоо өөрийгөө агимагаас илүү дуулдаг гэж боддог болов яагаад 4 хоноо өгж байгаа юм болоо гэж. Одоо хариулах юм уу? Тий одоо хариул. Юу ч тийм нөгөө нэг яг түншгийг нөгөө шүүгээд өгөөч зочин шүүгчээр оруулж байгаа. Тэгээд энэ одоо яг улсын тэмцээн уралдаан бас нэгдүгээр биш те. Тэгээд хүмүүс болохоор намайг болохоор нэлийн хэдэн хүмүүс түрүүний чиний асуусанчлан тэгж хэлээд байгаа байхгүй. Би болохоор өөрөө нөгөө нэг мэргэжлийн урлагийн сургуулийн төгссөн хүнийхээ хувьд те ерөнхийдөө зүгээр л өөрийнхөө бас нэг бодлороо л хувь хүнийхээ дүгнэлтээр л шүүгдсэн. Түүнээс ард түмэн таалагдах гэж ч юм уу те хэн нэгэнд таалагдах гэж ч юм уу эсвэл хэн нэгэнд ойлгох гэж ч юм уу би тэг шүүгээгүй. Тэг яагаад тэгсэн бэ гэхээр миний хувьд болохоор нөгөө нэг аноо нөгөөх нь хэмбэлээ оюу хоёр эрэгтэй хүний хоолоогоор дуулахад бол маш хэцүү нөгөө нэг эмэгтэй хүнээс эрэгтэй хүн хоолоо гаргахад аяг хэцүү шүү дээ. Оюу маань болохоор нэг BGC-ийн дууг дуулаад ануу маань болохоор зангадгаа болсон. Тэр хоёр болохоор одоо арай илүү санагдаад агимагаасаа нэг оноо арай илүү тавьсан байхгүй. Ерөнхийдөө бол мөнх сайхах ганхуу ах хоёр маань болохоор манай нөгөө гайсын лавгаад хамгийн доогуур оног тавьсан.
Би болохоор гайсынхаа лавгыг бодохдоо нөгөө самбрина болоод эмхтэй болоод те эмхтэй хүний хоолоо гаргахт чинь маш хэцүү шүү дээ. Тийм байсан учраас Агима маань болохоор яг эмхтэй хүнийхээ хоолоогоор л эмхтэй дуучныгаа дуурайж ирсэн учраас би яг тэр талаас нь жүжиглэх талаас нь хувирлт талаас нь дуулалт хувирж яаж дуулах вэ? Би бол хэзээ ч эрэгтэй хоолоогоор дуулж чадахгүй. Тэгж дуулах талаас нь бодоод би яг тийм оноо тавьсан байхгүй юу? Манай их орон шүүмжлэгчтэй их орон билээ. Тэгээ асуулт яасан бэ? Агиматай хоёрын хэн нөрх юм? Үгүй юу яриад байгаа юм бэ? Харин чи хэлчихсэн тээ. Гүгөө өөрөө хувь хүн дотор л хөөрхөн штэ. Агим бол амар хөөрхөн үзэсгэлэнтэйг нь хинч маргаангүй хэлнэ тийм үү? Мэдээж хөөрхөн гоё дуулдаг pop дуучин эмэгтэй дууч дотор хөөрхөн эмэгтэй тооцохдоо. Хоёрын харьцаа зүгээр үстэй тийм. Би битэр чинь аюу сайн нэгчдүү саярахгүй. Тий. За бас баярлалаа хоолой дээрээ. За. Болцоо. Юу хэдэн минут болж байна нэтрэж юм? За.